Hi guys. Өнөөдөр дунд чатны мэдлэг болох болно. Тэгээд өнөөдөр giveaway-тэй байгаа. Энэ untradeable-ийг ингээд рээлж олдгоо болохоор би энгийнээс нь эрдэ 100 шиг гэгэл giveaway хийж байгаа шүү. 100. Тэгэхээр дараагийн бичлэг дээр та нар юу хэрэгтэй байгаагаа бичүүлнэ гэхдээ тийм cosmetic creditor, aura creditor farmж байгаа олох юм бол тэгээ бичлэгэн дээр хэлнэ. За тэр бичлэг дээр бол та нар одоо Griffin-тэй байгаа. Тэнгүүтээ энэ aura та нар бол юудсан Griffin-тэй тэгээд нээлээ дээр авсан юутай комботтой байгаа. Та нар бол одоо Shibuya дээр байгаа. Та нар тэгээд Shibuya дээр байж ахта боссуудыг нь алал их зүгээр. Тэгээд ер нь л одоо амар гоё фарм газар гэдэг нь ер нь би ер нь бол амар нэг авклал гэж гэдэг л та. Ингээ би үтсэн Шинжуку дээр очиод Quake fruit байж байгаа. Тэгээд тэрийг ингээ сигийн дараа тгээ халааддаг. Гэтэ одоо л би лайта байхгүй болгомоор болохоор тэгсэн та нар яг Quake fruit-ээ ингэж агаад тэгээ яг энд нь ингээ сигээ дараад авклуулж чад болно. Тэгээс та нар одоо авклаад хангалттай нэг 8000 левел хаа. Тэр хавцаа левел хүрсэн бол энд ирээд 8000. Ер нь та нар дандаа энд ер нь бол авклна очно. Эдэрт авклахаар амар нэг slime shard гэдэг өгдөг. Гэтэ та нараас энийг quest-ийг биелүүлэх хэрэгтэй. Тэр quest-ийг та нар өөр YouTube-с have to do a slime key crafter гэж шаагаад тэгээд тэр юуг нь болоод тэгээд та нар тэнд авклаад алаад ангууд таашд энийг өгнө. Slime shard гэдэг энэ slime core бас remnant хоёул байхгүй шүү дээ. Slime shard өгөн тэгээд та нар 2 шиг slime shard-аар нэг key хийх болно. Тэгээд key-ээр энэ дага боссыг нь төрүүлнэ. Нэг төрүүлээ алч. Яар нат байхгүй шүү. Ашигласаар. Тэгээс юудсан та нар бол энд фарм хэрэгтэй. Та нарын мэйлээ яаж авахыг бодож байгаа юм бол та нар шууд ийш яа. Зүгээр Shibuya руу очиод хамгийн амархан нэр нь Cursed Vessel энэ боссыг тасралтгүй болоод тэгээд Divergent Pulse гэдэг ер нь бол айтмууд өгнө. Юу Cursed Vessel. Divergent Pulse бол хамгийн ховор танад бол хэвтээ юмсан мэдгүй нүүдсэн Divergent Pulse-ны юм байдаг шүү. Ийм зэхруулаа. Тэнгүүтээ Energy Core тэгээд $7 шиг Energy Core тэгээд 3 Flash Impact хэрэгтэй. Та нар энийг авсан бол илүү хүчтэй мэйлээ хайж авах юм бол тэр Limitless Sorcerer гэдэг байгаа. Тэрийг алаад ангууд энд байгаа юудсан quest өгнө. Тэнгүүт тэр quest-ийг биелүүлээд тэгээд эндээс ундаг айтмууд хэрэгтэй. Одоо Infinity Core, Limitless Ring энтергээд. За Infinity Core юм.
Тэгээд та нар Curse King-ийн юуг нь амаар ах юм бол ийшээ очиод энийг алаад хад юмнуудын өгөрнө. Тэнгүүд ийшээ гараад энэ дээр бас юуг нь quest аваад тэгээд яадаг. Cursed West нь бол ийм байдаг. Curse King болохоор ингээд Гожогийнх нь болохоор ихэр улаан тэгээд зин уршаа явуулдаг. X нас ингэдэг. Син нас ингэдэг. Тэгээд вин бол өсөөл. Стандарт ингээд бас өөр Kenshi гэдэг юм байдаг. Тэрийг Kenshi-гээ fighting style гэдэг. Тэрийг ийш очоод эндээс энэ Kenshi гэдэг боссыг төрүүлээд алаад ангууд тааш ингээд юм материалуудыг нь аваад эндээс авч болно. Гэтэ стандарт заавал тэндээс авах хүсэхгүй байх юм бол дандаа Knight-ийг төрүүлээд нэг босс key яадаг болохоор Knight-ийг төрүүлээд тэгээ алаад ангууд юм босс tick гэж өгнө. Энэ 1640 шигээр ингээд та нар тэгээд энэ Kenshi-г ингээд авч болно 250-аар. Та нар Soul Reaper-ыг яаж авах вэ гэхээр дараагийн бичлэг дээр тайлбарлая. Юутсан та нар slime дээр авах галаад тэр нь бол баг хангалттай 10,000 level хүртэнэ. Тэгээд энэ дээр ирээд бас farm. Энд бас хэрэгтэй юм байгаа нь spec гэдэг байгаа. Энэ spec-ийг ирүүлж байгаа та нарын mythical дээр зэвсгэн дээр онцох юм бол ер нь хадгалаарай заяа. Тэр нь л нэлээсэн шүү. Өнөөдрийн бичлэг бол баг мэйлээ яаж авах талаар заачлаа. Ethan Griffin гэдэг sword уусал баг тоглоомны default sword болохоор та нарт бол нэлээд удаан байна. Тийм болохоор Griffin-араас хөгжүүлээрэй. За, bye guys.